буруу ертөнцид төрсэн юм шиг санагдаж байсан уу? Саята бол зүгээр л гарын дөтэй хүн. Тэр юм засна, цой жонгоолно гэд хэрэгтэй маш олон чадвартай. Гэтэ хин ч үнийг нь тоодоггүй. Түүний цалин бага, бусдад огт үнэлэгддэггүй. Хин ч орлож болох хүн л гэж хайцдаг. Эцэст нь эсвгөөцөд шууд ажлаас нь халчгана. Түүний азгууд л үнээр дуустдаггүй. Гистэй харах замдаа Саято машинд мөргүүлнэ. Гэтэ өхийн оронд Саято өөр ертөнцөд сэрнэ. Тэнд Саято шинэ гишүүн хайж байгаа нэг багтаа уулзна. Ноцтой, хүчтэй Рицер Раялза. Шуналтаа мөртлөө өхөөрдөм сарны дагна Лафампан. Мөн хүчтэйч шидэ байнга марцчихдаг элбчин Морлог. Шинэ ертөнц Саято хэний ч чадахгүй аргаар тусалж эхэлдэг. Авдуудыг онгойлгож, зэвсгийг нь засаж, багаж хэслийг нь зогсоолж, жижиг боловч чухал мөч бүрт багийн гишүүдэд тусалдаг. Тэгээд амьдралдаа анх удаа хүмүүс түүнийг үнэхээр үнэлж эхэлнэ. Тэдний адал явдал үргэлжлэх тусам үйл явдал янз бүрийн дөрвүүд хооронд шилжин тус тусын түүхүүд нь аажмаар хоорондоо холбогдож эхэлнэ. Ичитомо Казутомогийн мангаас сэдвэлсэн Бенриа Сойтасан Исекайнику Арасис заримдаа чи хэрэггүй биш. Зүгээр л буруу газар, буруу цагтаа байгаа. Санаа зовлтгүй. Чамааг үнэлэх хүмүүс заавал байгаа. Амжилт. Өдөр бүр нэг аним.